Батчимэг нарын 9 гишүүнээс 1925 оны 7 сарын 3-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг улсын хурл 2026 оны 5 дугаар сарын 28-29-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хорооны 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуралдааны үеэр улсын их хурлын гишүүн П. Сайн Зориг 18 наснд хүрээгүй хүүхэд мопед скутер унсан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох зохицуулалт нь бусдын үйлдэлд хариуцлага оногдуулахгүй байх зарчимд нийцэж байгаа эсэх. Скутер, мопед унаж буй хүмүүсийг автозамын баруун талаар зорчуулах зохицуулалт нь том оврын тээврийн хэрэгслийн сохор бүсэд орохтой холбоотойгоор хүүхэд залуучуудын амь нас, эрүүл мэндэд учрах аюулыг нэмэгдүүлэх эрсдлийн талаар хотын тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор боловсруулсан уг зохицуулалт нь аймаг орон нутгийн нөхцөлд нийцэх хэсэг талаар улсын их хурлын гишүүн С. Эрдэнэболд замын хөдөлгөөний дүрмд мопедийн тодорхойлт байгаа хэдий ч скутер болон сүүлийн үед өргөн хэрэглэгдэж буй ховерборд зэрэг тээврийн хэрэгслийн эрх зүйн зохицуулалт хуулийн төсөлд тусгагдсан эсэх. Хил шинжлэлийн үүднээс скутер зэрэг шинэ нэр томьёог оруулахдаа гаялаглах зарчим баримталж байгаа эсэх. Мөн энэ талаар хил шинжээчтэй зөвшөөрсөн эсэх талаар улсын их хурлын гишүүн Д. Цогтоотор том оврын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох үед ундаг дугуй мопед, скутертэй зорчигчид сохор бүсэд өртөх эрсдэл өндөр байгаа тул уг эрсдлийг бууруулах талаар бодиттой үр дүнтэй шийдлүүдийн талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ын 1 дэх заалтад заасны дагуу гүйцэн боловсруулах чиглэл өгсөн тул ажлын хэсгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар нэг санал, хамт өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар нэг зарчмын зөрүүтэй саналыг гүйцэн боловсруулж байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг дистараалаад бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон байнгын хорооны танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.